За бүгдээрээ сайн байцгаана уу. За бид нар хамгийн сүүлд энэ хүний анхаарал татах боломжтой ийм картын хэсэг байгаа, вебсайтын хэсэг. Тэгээ энэ дээр энэ одоо та манай ингээд сонирхож үзээрэй гэсэн тэр анхаарал буюу сэжүүрийг ингэж татах зорилготой, сэжүүр өгөх зорилготой ийм хэсэг хийсэн байгаа. За одоо болохоор build a pricing component гэдэг зүйлийг хийцгээе. За бүгдээрээ энэ нэгээс нь эхлэе. За энэ семинараар за ер нь бол сайт болгон дээр нөгөө нэг pricing гэдэг ойлголт байдаг. За тэгэхээр үнийн санал тийм ээ. Үнийн саналаа за эхлээд зүгээр манай үнгүй хөлбөр байдаг. За манай гэр бүлийн хөлбөр байдаг. За манай төлбөртэй хамгийн дээд зэргийн манай төлбөртэй гишүүнчлэлтэй тэргуун гишүүнчлэлийг та $999 сард авах боломжтой гэдэг Go Premium гэдэг таардаг тий. Ийм гоё юм хийх юм байна. За тэгэхээр за эхлээд бүгдээрээ уншаад танилцаа тэгээд явцгаая. За Grid Utility Class-ыг ашиглана гэж байна. За одоо бүгдээрээ body-гийн main дотор явж байгаа юм байна. За энд нь H1 байх нь байна. H1 маань choose your listening plan гэд нэг гарч байх нэ. За энэ дотор нэг div байх нь байна. За энэ editor дээр auto completion байдаггүй. Өөр ингэ бичиж сурах гад тийм байдаг. Сурах гад юм. Тэгээд сургах зорилготой гэсэн үг. За энэ div маань за энэ дотор дахиад div байх хэрэгтэй юм биш үү? Div and inside innermost div дотор H2 second header text with listener. Okay. The creative element inside the inner div. Нэг 2 3 дээр хичээд inside that div create another div element and next another div element. Wow. За ингээд арай хэлбэрчлээд бүгдээ ингээд хэлбэрчлээд хийгээд үзье. За бүгд 2 дотгошоо нуугдах гэсэн юм биш. За H3-ийн доор нь P element байх юм байна. P element нь дээр $tig гэж байх юм байна. За span байх юм байна. Span. За тэгээд mount гэж байх нэ.
Энд нэг зай авцсан л бодож байгаа л да. You should create spam. За spam маань бүр энийхээ гадна энд гэж орой. Энд автаа гаргасан syntax error. Syntax error гаргасан байна. За ер нь тэгээд HTML, CSS, JavaScript, Python гэх суур ойлголтуудыг би одоохондоо ерөөсөө өмнөх Legacy Full Stack хөтөлбөр дээр нь хийсэн. Одоо энэ шинжилж гарч ирж байгаа хөтөлбөр дээр хийгээгүй байгаа. Тэгээд хэрвээ сенсорыг бас хүсчихвэл маш олон хүн ингэж хамтран болбол хийж болно гэж бодож байна. Бусдаар болох юм бол дандаа агшин шатны яг одоо энэ сэдвээс дараагийн сэдвүүдийг ер нь хийгээд явъя гэж бодож байгаа юм уу. Ер нь бол Монгол бас хэл дээр суур, онлайн суур тэгээд ер нь анхан шатны бас хичээлүүд төв дээр бас хөөрхөн байдаг болсон. Тийм болохоор заавал гэдэг нэг хавтарахгүй байж магадгүй гэж бодоод яваад байгаа шүү. За P element under the element you just added. За дөнгөж сая та үүсгэсэн P-ийн доор нь дахиад нэг P үүсгэх юм байна. Дахиад нэг P үүсгэх юм байна. За P маань болохоор start exploring millions of songs with basic features and ads tick байх юм байна. За тэгээ UL байх юм байна. UL unordered list байх юм байна. Дахлаад ямар ч хэв маяг загвар байхгүйгээр тэгээд царай муутай гардаг зүгээр текстүүд хэлцдэг. За мэдээж хэрэг аюу ам чинь ли байх гэж бодож байна. За хоёр ли байх юм байна. Хоёр лист байх юм байна. За computer paste. За тэрэн дотроо spam байх юм байна. Энэ дотор spam байх юм байна. Spam. За HTML entity болох юм байна. Тэр нь 1% number 10,003 semicolon. Тэгээд за ингэж энэ дотроо нэг юм байх юм биш шүү. Add supported streaming. Энэ чинь зөвийн тэмдэг байсан юм шүү. За second дээрээ бас дахиад нэг юмрх юм байх юм байна. Second list дээр за энэ дээр адилхан энийг бичээд за created playlists гэж байх юм байна. За одоо та cd button хийх болно гэж байна. Call to action бол товчлуур юм уу холбоос байдаг гэж байна. Хэрэглэгчний онцгой хэлэхэд тэрийг барьж аваад
одоо юу гэдгийг сонсож эхэлдэг ч юм уу тийм байна гэж. За хамгийн дотор талын дивийн гадна тал нь за яг зөв би ингээд байрлалцсан байна те. Create an anchor. Create an anchor band тэгээд href. So and then start listening. That conclude HTML for first price card. За target occurred. За үлдсэн HTML-ийг бол таныг хийгээд өгсөн байгаа гэж. За бүгдээрээ үзье. За энэ ингээд яг түрүүнийхтэй адилхан байдлаар ингээд бичих юм. 3 адилхан бичсэн байна тий. За премиум болон family за тэгэхээр премиум буюу төлбөртэй. За премиумын бүгдээр бас нэг гоё. Дээд зэрэглэлийн гинэ. За тэргүүн одоо манай гишүүнчлээ. Алтан гишүүн ч юм уу. Тиймэрхүү тэмүүдэд гэр бүлийн багц. За багц. За ийм хоёр юм хийгээд өгсөн байна нэ. За одоо бүгдээ хэлбэржүүлэе гинэ. Тайлбарт энд ингээ оруулаад ирсэн байгаа. За body-оос эхлэх юм байна. За бүх хуудаснаас эхэлнэ гэж юм. Тэгэхээр body бол мөн. За одоо классод өгнө. Классод өгнө. За background gray so юм байна. За h1 гэдэг дээр class за text 3xl тэгээд text center font semi bold өөрчлөлт авахгүй нэ. За text gray за md text 5xl нэрээ тийм дээдлийн энийг янзлаад байна шүү дээ. За Pikachu чамаа сонголоо. За H1 нь амар ойрхон байгаад байна нэ. За тийм байна. За энийг жоохон доошлуулъя. Жоохон зайн юм яал гэж байна. Тэгэхээр margin top. За margin top 8 гэ дээрээсээ жоохон зааваад margin bottom гэд доошоос 12-ын зааваад тавьчих юм байна. Окей. За одоо div-ийг ажиллая гэж. За энэ div дотор бол 3 price and tag байгаа гэж байна. Үнийн пайц байгаа гэж байна. Үнийн пайц байгаа гэж байна. За энийг болохоор
Grid utility ашиглана гэж байна. За эхлээ grid гэж биччихвэл болдог л гэж байна. За бүгдээ наад оровч нь бол жоох ингэж гарах юм байна. За keep on checking. За бүгдээр энэ нэг орчуулад үзье. Энэ нэг орчуулад үзье. Энгийн CSS та сүлжээний мөр багныг зааж өгөхөөс нааш элементэд сүлжээний дэлгэцийг оноох нь юу ч хийхгүй гэдгийг мэдж авсан. Тиймдээ ч гэсэн ингэж ажилладаг. Тайланд ингэж ажилладаг гэж байна. За grid-ийн багныг өгөөд grid-ийн мөрийг өгөх юм байна. За grid calls 1. За md grid calls 3. За одоо болчих тараа. MD дээр одоо 3 болж харагдаад байна шүү дээ. Тэгвэл энэ дээр 1 болж харагдах юм байна. Дээр 3 болж харагдах нэ. За grid зүүн талд амар ойрхон байгаад байна гэж байна. And max width 6xl. Энэ одоо юм сонохгүй л гэж байна л да. Яг энэгээ бариад авах юм байна. Гэхдээ яг энэ access and downloads гэж байгаа болохоос access members гэж байгаа биш л дээ. За тэгээд mx гэхээр margin 50-гээрээ автоматар таруулна. За тэгээд голлуулчихыг хэлээд байна л да сайл. За at this point the items are too close to each other. Тэгээ нэгнийгээ амар их ойрхон байгаад байгаа. За тэрэнд нь gap 8 гэж өгөх юм байна. Одоо стоо зэт болчихсон. За don't use empty margin top 6 гэдэг юм байна. So now you should move to style in the elements for the listener plan. За хамгийн ихнийх дээр одоо ажиллах юм байна. Give the outer div class bg gray ring 1 to create a tick outline around the div ring gray dark color гэнэ. За ring gray за одоо юм болчихлоо. Power За одоо карт төлөвлөгөөнийхөө
Төлөвөндөө зориулоод карт доторх зүйлсүүдээ янзлж эхлэе, байршуулж эхлэе гэж байна. За тэгэхээр бүгдээ юу яа? Set container use create display and specify a custom row size using square brackets in your tailwind class. Tailwind class. Tailwind. Хоёр fraction нэ, хоёр fraction. Гадна талын дэвд нь ингэж өгөх юм байна. Grid rows 2FR. Тэгээ 1FR авах нь 2 гэдэг сүрний болсон. Тэгээ 1FR доор автаа авна. За rows So, right like a wind. So, now you should work on spacing items inside that plan. Around the Excel. Round Excel. So, giant P8. За padding 8 юм байна. За gap нь 6 гэж өгөх юм байна. Gap нь 6. Click to action гэдэг нь ер нь бол дагдаг төвчлөртэй айл дараад үйлдэл гэдэг тийм. Үйлдэхийн тулд төвшдөг. Төвшин тулд үйлддэг гэдэг. Мөн энэ лист нь байна. За энэ болохоор class гээд за энд нь grid байх юм байна. Дотор зүйлүүд нь тэгээд grid rows гээд auto 1FR энэ тавих юм байна. Гэдгээс гадна gap y2 босоо тэнхлэгийн дагуу 2 пикселийн зайтай зүйлсүүд нь байрлана. За 4 мөр байна. Тэгээ дээрээсээ давхарсан байдалтай байна гэж. Эхний 3 нь бол автаар тохируулаад сүүлийнх нь үлдсэн зайг нь авнаа гэж ярьж байна. За тэгээ хамгийн сүүлд 1.5-д 500 мөр хооронд нэмсэн.
За нөгөөдөөсөө бол хамаагүй гоё зайтай хэмжээтэй харагдаж байна. Өөдөө топнаа. За одоо H 2-оор янзлаа гэж байна. Class. За text LG. Жоохон томрох шиг боллоо. За font semi bold. За болчлоо. Текстийн өнгөн Indigo 600. За энэ их гоё өнгө байгаа да. Yeah, you are on fire. Yeah. За энэ text for XL. За font bold. Text gray. Синзо шиншээдтэй. Оо, гоёлч дээ. So the price is more visible. Бэнаа. Гэт үнэн айгаа гоё харагдах болоо гэж юм гэлээ. Rise to. За бүгдээрээ юугаар гэж шалгаадах хичнээн алхам байна вэ гэдгийг шалгаадах. За 50 алхам байгаа юм байна. Тэгэхээр бүгдээрээ 25 хүртэл хийчихье. За photo span inside the P. За энэ доторч class нь mount гэдгийг яаж харуулна гэж байна. За text base гэж харуулна. Оо за base гэж харуулах юм байна. Font medium гэж харуулах юм байна. За text gray 500 шийдтэй харуулж байна. За амар бүдүүрүүлчлээ гоё саарлуулаад бүдүүрүүл. За окей. Double roll гэж байна. За энийг бүгдээрээ нэг гоё юун дээр Google дээр гаргаж үзье. За I did a bad roll. Okay. Moving to the paragraph гэж байна. За paragraph руу шилжиж тэрэнд үндсэн тайлбар байгаа даа. Class text gray 600. Энэ юм text gray 900-аар тавьсан. Энэ бол 600-аар арай тод гэсэн үг. 300 шийдээр тод. You are better. Next assigned utility class. За юу хэлдэг юм байна? Class empty6 тэгээд space y2 гэж байна. Шууд space гэж авч илээ тий. Gap гэдэг аваадсан чинь. За зүгээр мөр хорны цаг шууд space гэж авчлаа. За space 5 гэдэг авчихсан. За text sm. За text gray 700 гэж юм байна. За list гэсэн чинь юм болж байна. За you know kung fu
Фу мэдтгээ гинэ. The check mark is an response that the start of the list item is decorative. За энийг жоохон чимэглэх байдалтай боломоор байна. За тэгэхээр мэдээж хэрэг юу юм л да. Spanal хяналтч таарна л да. Spanal хяналтч таарна. Class text green 700 MR two. Тийм жоохон зай авах шаардлагатай. Жоохон зай авах шаардлагатай. Area heading гэдэг юм байх хэрэгтэй юм биш үү? Байж байгаа наад чинь өөрөө тусдаа нэг attribute болж таарад байна. Тусдаа нэг attribute болж таарад байна. Түүнээс болж таарад байна. За, got a cardamom. За, 24. За, бүгдээрээ бичлэгээ энэ 50 байгаа учраас 2 таслаад оруулчихъя. За, now you should use start listening. За, start listening гэдэг рүү одоо орцгоё гэж. За, start listening гэдэг чинь өөрөө бичрэг байгаа. Тэгэхээр энэ одоо классууд, тэлэндийн классуудыг нэмж өгнө. Yeah, PG Indigo 100. За, PX 4 гэж байна. PY 2 гэж байна. Text center гэж байна. За, font semi-bold гэж байна. За, text indigo 700 гэж байна. За, hover PG Indigo 200 гэж. За, маш гоё даруухан гэдэг хүн чинь. За, gotcha cardamom гэж байна. Зэ 25 нь болохоор юу гэж байна? За, эдгээр дээр нэмэгдээд block class-ыг нэмнэ гэж байна. Block class-ыг нэмнэ гэж байна. Block тэгээд rounded MD нэмчээ гэж. Oh, hi Mark. За, гээ одоо бичлэгээ бүгдээрээ нь удалцсаад дараа нь 26-аас 50 хүртэл хамтдаа хийцгээе. Түр баяртай байлаа.